Сайн байцгаана уу. Хэрэгтэй хамтаа ярилцсан Чингүс Сүхтийн подкастын маш хэрхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн төчнөөр илтгэх урлагаар хичээлдэг, илтгэгч маш мундаг охин хүслэн хөрөлцөн ирсэн байна. За тэгээд юун төрөнд эхлээд өөрийгөө дэлгэрэнгээр танилцуулаач. За сайн байцгаана уу. Намайг инх сайхны хүслэн гэдэг. Одоогоор Хаал дүүргийн 52 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Тэгээд нийгмийн итгэх оролцоог илүү чухалчилдаг жирийн нэгэн сурагч охин байна. Баярлалаа. Нийгмийн итгэхээр ер нь юу гэдэг вэ? Тэрийг аваад хэлээгүй байна. Өнөөдөр илтгэх урлаг тэгээд нийгмийн сайн дурын ажил ч юм уу тэр зүйлийн тухайгаа ярилцахыг хүсэж байна. За би бол яг 9 дугаар ангиас хойш сайн дурын ажил хийж байгаа. Тэгээд амар олон байгууллагатай ажиллаж үзээд хамгийн гоё нь яг Ланцан төхөө гэдэг байгууллагаас нь тэгээд энэ газартаа нэлийн удаан доктор суршилтад 2 жилийн турш сайн дурын ажил хийж байгаа. Тэгэхээр гоё илтгэлийн тухай яриа тэгээд данаа Ланцан төхөө ярих гэж бодож байна. Ер нь хэдэн жил яг илтгэх урлагаар хичээллээд бүр тэгээд уран илтгэгч болоод юм зэдэрт орё гэж бодсон бай. Эхлээд бас гоё өөрийнхөө амжилтуудаас авалтаж энэ ямар тэмцээд орж ив. За би анх яг 9 дугаар ангиас хойш уран илтгэлээр хичээллэж эхэлсэн. Санамсаргүй явж байгаа 9 дугаар ангид нэг илтгэлийн тэмцээнд орсон чинь тусгай оронд ороод тэгээд яг тэрнээсээ урамшаад дараа нь яг тэрний дараагийн тэмцээн нь улсын аваргын тэмцээн байж таараад тэгээд тэндээсээ бас хүрэл медаль авчихсан. Тэгээд за яг энэ салбар бол миний байх ёстой салбар юм байна гэж бодоод тэрнээс хойш өнөөдрөө хүртэл энэ салбарыг хаяагүй хичээгээд явж байна. Санаандгүй гэдэг түүхээр гоё. Би ингээд нэг жоохон бичгийн талын хүн байхгүй юу? Шүлэг яруу найрагч юм уу те бичих дуртай. Тэгээд бас уран уншлага бүр амар сонирхдаг. Одоо сонгодог жүжгүүдийг уншаад тэгээд одоо өөрөд үзэгдлийн дөрөөдөг ч юм уу яг тэгж уран яруу ярих амар дуртай байсан. Тийм болохоор ингээд олонний өмнө сандардгүй. Тэгээд зүгээр л нэгүүдээ ихтгэл сонирхоод үзье гэсэн чинь яг уран уншлагын салбараас илүү уран илтгэлийн салбар надад илүү тохирохоор байсан. Намайг л хэлсэн энэ би л. Тэгэхээр ер нь яг ямар өөр тэмцээнүүд ч юм уу те эсвэл хамгийн дурсамжтай тэмцээн тод үлдсэн эсвэл хамгийн том гэж боддог. Хамгийн том гэж боддог тод үлдсэн хоёр нь яг нэг тэмцээн байт юм байна. Тэр нь 20 оны улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн. Яг цахимаар зохиогдсон ерөөсөө одоо 4 жил илтгэлээр хичээлж хаад 2 жил нь яг карантинлаа тэрнээс л тэмцээн уралдаа нэг зохиогдоогүй. Яг тэгж байгаа цахимаар улсын аварга зохиогдоод маш том тэмцээн болсон. Тэгээд тэрний сүүлийн шатанд нь шилдэг ертөнц шалгараад тэгсэн чинь дижитал чуулган хийн гээд одоо орон даяар ингээд миний амьдралдаа харцаас хамгийн том тайз байсан л да. Яг цахимаар ч гэсэн яг өөдөөс ингээд 20 хэдэн камер хараад яг зэрэг хараад яг тэн дээр тэр тайзан дээр илтгэжсэн мэдрэмж бүр хамгийн гайхалтай байсан. Тэгээд яг тэр тэмцээндээ төрүүлээд улсын аварга болсон болохоор бас хамгийн том амжилт. Тэгэхээр тайзан дээр гарахчтай тэр илтгэх урлагийн талаар ярих гэж бодож байна. Тэнгүүд эхлээд ер нь хэр дараахан бэ? Надад амар дараахан юм шиг санагддаг. Тэгэхээр миний ер нь харж ирсэн хүмүүсүүдээс нэг юм дараахан хүмүүс нэг одоо ярьдаггүй ч юм уу те. Илтгэл тавьдаггүй те. Тэгж одоо зүгээр миний удаа оддаг. Яг гэвэл ихэнх нь гэл амар одоо их ярьдаг ч юм уу дараахан биш. Надад яагаад дараахан юм шиг санагдсан бэ гэвэл нэг яг удаан танилцаагүй ч гэсэн яг ингээд илтгэлийн шатнуудад орж байгаад ч юм уу те. Ер нь дараахан санагдсан. Ер нь хэр өөрөө дараахан бэ? Дараахан гэхээсээ илүү чимээгүй нэг их юм ярихыг хүсдэггүй. Ярих юм бол уран илтгэдэг. Тийм хүсдэг. Дараахан бол яг биш. Тийм баха. Би харин дараахан юм шиг л санагдаад байгаа нь хүүхэн амар мундаг юм бэ гэж болж байгаа юм те. Дараахан болгоно ингээл чимээгүй дотроо ингээл одоо байх нь хүүх гээл тэгээ бодоод тэгэхээр нэгдүгээр энд орчих. Үгүй дараахан байвал нэгдүгээр энд орох юм бол чимээгүй хийж байгаа тэгээд бид хоёр хамт усны газрын илтгэлийн тэмцээнд орж исэн бас хүмүүст хэлье гэж бодож чинь. Тэгээд усны газраас зохион байгуулсан хотын гэрээ сургуультай хамтраад зохион байгуулсан илтгэл нэгдүгээр байранд орсон. Тэр илтгэлд ороход юу ямар санагдсан бэ? Тэр илтгэлийн тэмцээнийг бол яг миний одоо би 12 дугаар анги тэгээд төгсөөд гадагшаах бодолтой болохоор ерөнхийдөө оюутны илтгэлийн тэмцээнд оролцох боломжгүй. Тийм болохоор яг миний амьдралын хамгийн сүүлийн уран илтгэлийн тэмцээн байх гэж бодоод их сэтгэл гаргахыг хичээсэн. Гэхдээ азар хамгийн сүүлийн хол байгаагүй одоо илтгэлийн улсын аварга болох гэж байгаа удахгүй. Тийм болохоор. Тийм ээ. Тэгэхээр 12-оо төгсөд хамгийн сүүлийнх гэхээр тэгээд цаашаа илтгэлийн тэмцээн байхгүй. Яг уу оюутнуудын насны илтгэлийн тэмцээнд болдог л доо. Гэхдээ би яг өөрөө гадагшаа сурах бодолтой болохоор оролцох боломжгүй. Гэхдээ бас гадаадын илтгэлийн тэмцээнүүд бүр илүү томоохон зохиогддог өндөр шагналтай гэж сонсч байсан байна. Тийм байна. Тэнд бас оролцож байна. Тийш оролцвол бас илүү сонирхолтой. Ер нь илтгэлээр цаашаа ер нь яг ямар зорилготой TEDx ч юм уу тэ илтгэл тавина гэж боддог.
За хамгийн том зорилго гэх юм бол Нобелийн их тайван шагнал авсан анхны Монгол эмэгтэй ер нь анхны Монгол хүн болно гэж боддог байхгүй юу? Тэгээд яг тэр үедээ одоо өөрийнхөө ур чадвар гэх бах тий. Яг амар ингээд хүн болгоны сэтгэлд үлдэхээр одоо нөгөө нэг Орхон Памук гэж зохиолч Нобелийн утга зохиолын шагнал авч байхдаа амар гайхалтай үг хэлсэн мэд тэрийг ингээ хүн болгон бодож явдаг шиг би ингээд амар гайхалтай ихтгэл тэн дээр тавина л гэж боддог. Гой бүрэл зорилго штэ биелээсээ. Миний хувьд бол TEDx орно гэж боддیں۔ Орчсон яг ингээд ихтгэлээ ингээд хичээлээд миний хувьд бас нэг удаа хугацаа өнгөрөөгүй бас нэг жил гараа сая яг 2 дахь удаага хамгийн том тэмцээнд гэх юм одоо ороод бас өөрийнхөө яг амжилттай ороод тэгээд тэрнээс урамшаал дахиад ихтгэлийн тэмцээнд оръё гэж бодож байгаа. Анх ихтгэлээр хичээлдгүү зүгээр бичдэг байсан гэсэн. Тэгээд ер нь ихтгэгч болоход хэр хүнд вэ? Ямар одоо зүйлсүүдийг даван туулав? Одоо ер нь ихтгэх хурлаг ер нь яагаад чухал гэж боддог вэ? Энэ дээр өөрийнхөө үзэл бодлыг хэлээж одоогийн хүмүүс гэхдээ жоохон одоо ярих дургуйч юм те хөвчлө уцтаа оролдоод ч юм уу эсвэл ярих хэрэгтэй нэг амар гардаггүй учраас бүгд жоохон дараахан болсон ч юм уу те. Миний хувьд болохоор ихтгэх хурлаг дээр ядаж амар мэрэгжлийн ихтгэхэд байдаг юм аа гэхэд ядаж гоё өөрийнхөө танилцуулждаг те. Ингээд хүнтэй гоё ингээд гоё харилцаа үүсгээд гоё ярилцдаг өөрийнхөө дуртай зүйлийг илэрхийлдэг ядаж байх хэрэгтэй болов гэж боддог шүү дээ. Би яг ихтгэх хурлаар хичээлээс гадна Franklin гэдэг клуб хичээл заадаг яг ингээд жот дүмэр та. Яг тэндээс ажиглахад яг өөрийнхөө 4 жилийн туршлагаас ингээд харахад одоо энэ тэмдгийн лекцэнд очиж суурштай л эсвэл зүгээр нэг хүн ингээд тайзан дээр гараад хүндэтгэлийн үг хэлэхээр алдаа амар сонсогддог болсон. Яг үзэгчтэй сонсогчтой хүндлэг юм шиг амар санагддаг болсон. Яг хичээл заасны энэ бол үр ашиг юм баг. Тэгээд яг ихтгэх хурлаг ер нь ярих чадвар гэдэг бол ямар ч мэрэгжилд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай болдог. Ямар ч хүн олонний өмнө гараад сандрахгүйгээр эвтэйхэн яриа сурчвал заавал уран илтгэдэг байх албагүй. Заавал хүмүүсийн одоо сэтгэлийн хөдөлгөөд уйлуултыг ярих албагүй. Ямар ч байсан яг өөрөө хэлэх гэснийг 100% ойлгуулахаар зэгцтэй яриад сурчвал хүн болгоно амар хэрэгтэй гэж боддог. Тэгээд яг хүмүүсийн яриг сонсохоор яг тэр өвөн сонсогдоод идэг болохоор. Тэгэхээр анх ер нь хичээлэхэд хэр хүнд байв? Эсвэл ер нь хайцгуугайгүй байсан уу? Тэ яг 4 жилийнхаа дуршлага өөрийнхөө ноу хау тэ юу вэ? Тэр бүхтээс одоо хаалцаач. Яг миний хувьд гэх юм бол өөрөө одоо эндэр дээр гарахаас өмнө олон тайзан дээр гараад үзсэн байсан болохоор нэг их сандрал ч юм уу те тийм бэрхшээл бол харьцангуй бага байсан. Гэхдээ яг одоо илтгэж сурж байгаа дүүнрээ харахаар маш их айдтай, маш их сандралтай байдаг. Гэхдээ багаар ингээд хүн тэмцээнд орох тусмаа их одоо туршлага гуримлуулдаг, илүү их суралцдаг юм шиг санагддаг. Ерөөсөө одоо клуб дээр ч юм уу те бэлтэж байгаа бэлтгэлийн энэ дэр, сургуулийн энэ дээрээс тэмцээний энэ дэр шал ондоо, шал өөр бүр маш олон зүйлийг сурахад тусалдаг. Тэр усны газар ихтгэлээс бүр мэдсэн. Хүүхдүүд чи ямар амар юм бэ? Болох юм бэ? Хэвээ ямар амар юм бэ те. Тэгэл өөр хүүхдүүдийг харахаар бүр ингээд улам сандраад бүр яг тэр мэдрэмжийг бол хамгийн амар бараг сандарсан. Тэгэл би бас ингээд яг өмнө ингээд зүгээр ингээд тайзууд дээр бас гараа үзчих хаад яг харьцангуй гайгүй те. Тэр бол тэмцээн биш намайг шүүж байгаа хүн байхгүй. Тэгээд ингээд зүгээр өөрийнхөө үзэл бодлого гоё ингээд тэгээд гараа ярьдаг гэсэн бол яг тэр үед бүр ингээд хүнд шүүлгээд те. Эсвэл хүмүүстэй өрсөлдөөр тэгчэн гэдэг учраас бүр амар илүү сонирхолтой санагдчихсан. Ер нь одоо сандардаггүй хэр сандардаг вэ? Би ер нь л амар сандардаг. Гэтэ сандарлын ерөөсө гадагшаа илэрхийлдэггүй. Одоо эндэр дээр гараад хөл чичирж идэг хэрнээ гар огт чичирдэггүй гэх юм уу? Хөл маань л эндэр дээр таглагдсан байгаа чичрээ салгамж байгаа тийм дээ. Сандарлал огт гадагшаа илэрхийлдэггүй. Би ихтэй эндэр дээр хэлтэл тавьж чаддаг шүү дээ. Амар хэцүү санагдаад. Яг би өмнө болохоор ингээд жоохон алхаж малхаад ч юм уу те ингээд гоё тайзан дээр ингээд илтгэлтэй байхгүй юу? Одоо тайзан дээр харангуудаа тэнгүүд усны газрын илтгэл дээр бүр яаж чараагүй яг ингээд энэ дээр яар тэгж анх удаа тавьж ирсэн. Ер нь хөвчлэн скол яг өөрөө ч одоо тийм одоо зүйлээдгүй. Миний хувьд болохоор ингээд PPT-тэй ярьдаг байхгүй юу? Тэгээд ер нь баруун гарталтаа байх дуртай. Яг тэгвэл ингэж ингээд баруун гараараа биеийн хөдөлгөөн тэгээд биеийн хилээ тэгж үзүүлдэг болохоор баруун талтаа ч юм уу энэ дэргүү яг таны хувьд миний хувьд гэх юм бол эндэртэй яриад илүү тухтай байдаг. Яагаад вэ гэхээр одоо илтгэлийн ингээд төрлөөдөөс өөртөө чөлөөтэй ч юм уу тийм минийх ерөөсө чөлөөтэй бол биш амар албаны байхад би одоо нэг цолог ашиглахгүй ч юм уу тийм үгийн сонголтын дээр маш их анхаарч ярихыг эрмэлздэг. Усны газар илтгэл дээр ч гэсэн яг тэгсэн. Тийм болохоор одоо эндэртэй байвал илүү надад эвтэйхэн байдаг. Тэгээд PPT дээр хэрвээ илтгэл тавихаар бол
агуулгад нь одоо өөрөө PPT-нд огт баригддаггүй гэх юм уу тэрийг танилцуулах шаардлагагүй миний ярианаас хүмүүс ойлгож авахад ярианаас илүүг нь PPT ард харуулж өгч байгаа гэсэн байр суурьтай байдаг болохоор энэ төртэй байвал илүү амар байдаг. Өөр яг яаж одоо те ийм гоё уран дэлгэж болоход ямар зүйлсүүд нөлөөсөн гэж боддог бай. Эсвэл одоо те багшилж ийн гэдэг те ихэвчлэн ер нь хүүхдүүдээр яг итгэл сонирхож байгаа хүүхдүүдээр яг ямар алдаанууд гардаг вэ? Ер нь ихэнх нь ингээд ахыг бүгд бол нэг газарчвал гоё олондоо оч юм те. За намайг уран дэлгэж болоход бол манай багш хамгийн их нөлөөсөн. Тэгээ багшийн маань шав бас амар их нөлөөсөн. Багшийн маань шав айгүй мундаг хүн байдаг. Булган Тамир ах гээд бид хоёр яг нэг багштай байхгүй юу? Булган Тамир ах амар олон багштай л та. Гэхдээ яг нэг яг манай сургуулийг төгссөн. Тэгээд багшийн маань шав тийм мундаг. Тэг би араас нь багшийнхаа нэрийг бас мандуулж авах хэрэгтэй гээд тэгээд яг бүх юм дээр багш маань л дэмждэг болохоор тийм амар нөлөөтэй байсан. Нөгөө талаараа агуулгын хувьд гэдгсэн штэ ерөнхийдөө надад ном их нөлөөлсөн гэж боддог. Одоо үгийн сонголт маань хүртэл маш өөрчлөгдсөн, илүү дээд түвшний үгээр ярьдаг болсон. Одоо ярьж байгаа агуулга харж байгаа өнцөг маань хүртэл илүү тэлэгдсэн. Одоо тэгээд яг хичээл зааж агаад хүүхдүүдийн ярьж байгаа амийг харахаар агуулгын хэтэрхий хямдхан байгаад байдаг. Яг л нэгнийхээ ярьсан юмыг давтдаг. Альсвал яг л хүн болгоны мэддэг жишээ ярьдаг. Яг л хүн болгоны гаргасан санааг л гаргадаг. Тийм болохоор дүүнер маань илүү ном уншдаг болох юм бол ярьж байгаа юм чинь бодож сэтгэж байгаа юм чинь ч гэсэн илүү өөрчлөгдөх байхаа гэж бодож байна. Тэгэхээр яг энэ дээр манай ангийн хамгийн амар ярьдаг хүүхэд одоо тэмцээнд орсон. Манай найз гэдэг амьд тэмцээнд тэн дээр бас яг бас надад бас бодогдсон л да. Ер нь амар сайн ярьдаг ч юм уу те. Анги дундаа бүр ингээл алаал ангийнхныхаа инээлгээд ч юм уу те. Ингээл өөрөөр ингээл хинээс чичгүй гэж явж исэн манай найз маань тэнд очиод амар сандарсан. Хөө яана гэл тэгэл анх удаа бас байсан. Тэгтээ анх удаа гэхэд бол амар сайн амжилт үзсэхгүй манай найз. Хүүх гэл. Тэгэхээр бас миний хувьд бас яг карантины жилүүдэд нэлийн ном уншсан байхгүй юу. Тэгээд би яг хүүхдтэй яг нэлийн яг ярьдаг бас ангидаа ингээл ирчих тиймэрхүү гайгүй. Гэтэ сандралыг нь бол байнга мэдэрдэг. Гэтэ сандралыг мэдрэх нь амар чухал гэж боддог. Ямар нэгэн одоо ихтгэлийн тэмцээнд ч юм уу те зүгээр жижиг тайзан дээр нөө том тайзан дээр нөө хамаагүй ингээд ихтгэл тавихынхаа өмнө ингээд сандарна гэдэг чинь юу гэж сонсч байсан бэ? Тийм сэтгцийн өвчгүй байна те. Сэтгцийн өвчтэй хүн л одоо те хаана юу гэхтэй ингээд ерөөсөө сандрахгүй ингэж байдаг. Тэгэд бас хоёрт сандарна гэдэг чинь тэр зүйлийг одоо ингээд те хүндлээд ч юм уу би энд бэлтгэх хэрэгтэй шүү, дутуу биш шүү гэдгийг ингээд байнга мэдэрч идэх байхгүй юу? Тийм учраас сандраад баг зэргийн тиймэрхүү гоё мэдрэмжийг аваад тэгээд буух мэдрэмж хамгийн гоё шиг санагддаг шүү дээ. Тийм би хүртэл ерөөхдөө энэ дээр гараад одоо үг мүгээ ингээд хоорондоо солиод ярьж штэ. Тэгээд энэ дээрээс буусаа нөө ингээд амар гоё тавираад тэгээд гараг сая юу ярьчлаа тэргээ сандаггүй. Яг энэ дээр гараад амар сандардаг. Тэгээд ингээл амар гоё мэдрэмжийг авдаг. Тэгээд яг ингээд энэ дээр гараад ингээд яг 50 дараа яг юм мартдаг байхгүй яг ингээл бүг гээл яг ингээл тайзан дээр гарахад ингээл шууд ингээл бас тайвшраад ч юм уу те. Эхлээд яриад эхлэнгүүт яг ихэндээ жоохон сандардаг. Тэгэхээр миний хувьд болохоор ингэдэг байхгүй. Ихэндээ сандардагаа ингээд мэддэг учраас яавал сандрахгүй байх вэ гэвэл өөрийнхөө хамгийн мэддэг зүйлийг ярих хэрэгтэй юм байна те. Яг 10-20 секундыг амар гоё өнгөрөөж чадвал тэр үлдсэн хэдэн минутанд нь бол ингээд үнэхээр сайн байж чадах байх гэж бодоод миний хувьд бол өөрийгөө танилцуулж штэ. Гэхдээ 3 минутын илтгэл тавина гээд өөрийгөө танилцуулахад амар ингээд боломжгүй миний ярих юм маань гэхдээ яг тэр тэмцээнд орж хахад яана 3 минутын илтгэл яг миний ярих юмуд би ингээд хөвчлөлтэй маягаар ч юм уу тэгэл өөрийгөө танилцуулаад ингээд юм түүх мөх яриад тиймэрхүү байлаар тавьдуулахаар 3 минутад амар хэцүү байсан. Ер нь удаан илтгэл тавьдаг уу? Ер нь ямар төрлийн юм бэ? Би бол ямар ч төрлөөр бол тавина. Гэхдээ хамгийн яг ингээд дасал болцсон амархан байдаг нь бол 3 минутын илтгэл. 3 минутанд багтаагаад бүх хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх нь бол хамгийн амархан. Монголоос одоо хамгийн мундаг гэж боддог илтгэж юм бэ? Булган Тамир ах маань л энэ да. Яагаад? Зүгээр яагаад чинь тэр хүний одоо энгийн үедээ надтай юм ярихтаа бос хүмүүстэй юм ярихтаа огт сулаг ашигладаггүй. Тэрний амар бахархмаар байдаг бүр ингээд уран илтгэл гэдэг зүйл цаснаа шингэсэн юм шиг санагддаг. За тэгвэл хамгийн том одоо фейлдчихсэн тиймэрхүү үг байгаа эсвэл тайзан дээр гараад зүнхээр сандраад бууж исэн ч юм уу те. Эсвэл ингээд яг өөрийнхөө төсөөлснөөс. Гэхдээ хизээч яг төсөөлсөн шиг тайзан дээр байж
чаддгүй гэж боддог. Чи хэрвээ 100% бэлдсэн бол тайзан дээр 50% гаргана. Чи тайзан дээр 200% бэлтжижил тайзан дээр 100% гаргах юм болов гэж бодоод яг төсөлсөн шүү гэж чаддгүй. За тэр бол яг миний хамгийн анхны тэмцээнээс тусгай оронд орсон гэдэг жийсэн шүү дээ. 15 хүүхэд нэг дараагийн шатанд үлдээд байхгүй юу. Тэгээд одоо сүүлийн үед бол карантинаас хойш тэмцээн зохицогдсонгүй. Ямар ч тач урд нь ихтгэлийн тэмцээний 2 дахь шатны экстрим бэлтгэл явдаг байсан байхгүй юу. Чиний өмнөх одоо шилдэг 15 чадгарсан хүүхэд илтгэлээ тавьж авах 3 минутанд чи бэлдэх хэвээр. Тэр хүүхэд болоо чи 3 минут хэлэх хэвээр. Гэт яг анх тийм дөрөвч мэддэггүй ихтгэл гэж юу ч мэддэггүй байж байгаа тэмцээнд орсон чинь 2 дахь шатанд шалгараад тэгээд миний сугалсан сэдв итгэл бүхөөгүй цагт гэдэг сэдв байсан. Тэгээд яг би эндэр дээр гараад амар сандраад 3 минутын турш хоолны тухай ярьжсэн. Амар санджин тухай жоохон өссөн байсан. Тэгэхээр яг ер нь юу гэж ярьсан бэ? Тэгэхээр ингээд хоол, итгэл, бүхөөгүй цагт хоёр гэдгийг үнэхээр чи өсөж ийсэн ч гэсэн тэрийг чи бүхгүй шүү чи гэрлэгүй хараарай. Тэрийг үнэхээр сандгүй маа. Тэгээд ямар ч тач би 3 минутын турш яриад буусан. Тэгээд тусгай оронд орсон. Гэтэ итгэлийн тухай сэдв авсан. Гэтэ би яг хоолны тухай ярьсан гэдгээ сандаг. Энэ бол хамгийн аимшигтай хар байгаа нь түүх. Тэгэхээр ер нь итгэл тавхад ер нь нэлээд сонирхолтой. Итгэл дээр яг нэмж хэлэх одоо сүүлийн зөвлөгөөч гэх юм уу те. Ер нь анхаарах эсвэл сонирхоорой. Яг одоо итгэл тавьж сурыг гэж бодож байгаа дүүнер тандаж хэлэх нь 3 юм байна. Тэр нь ерөнхийдөө бусдын анхаарлыг татах амар чухал. Тэхийн тулд эхлэлч нь амар содон байх хэрэгтэй. Одоо зүгээр л өөрийгөө сайн байна уу намайг хүслэн гэдэг гээд эхлүүл гэл өнгөрөн эхлэлч нь амар содон байх юм бол хүмүүс эхлэлээр чинь чамайг таниад аль эсвэл төгсгөл нь амар содон байвал бас зүгээр байдаг. Йоо энэ ямар амар юм хэлээд дуусчихва гэж яг хүн болгон боддөө штэ яг тэр юм шиг. Нөгөө талд нь гурав дахь нь юу гэвэл миний яг өөрийн хувийн туршлагаас олж авсан амьдралдаа хэрэгжүүлдэг нэг юм байгаа. Тэрний юу гэхээр би аюу жоохон амар харцтай. Тэгээд өрсөлдөгч нь яг тэр танхимд сууж байгаа тэмцээнд орохдоо харцаараа өрсөлдөгчдөө өөрийнхөө ингээд хүчийг мэдрүүлдэг. Харцаараа ингээд баг зэргийн дарамжуулдаг. Тэгэхээр яалтчгүй би нөгөө сандралаа гадагш нь илэрхийлдэггүй. Тэгээд тайзан дээр эндэр дээр амар өөртөө ихтэй гарчаад харцаараа тэр хүүхдүүд рүү ингээд амар хүчтэй цохилт өгөхөөр дараагийн хүүхдүүд гарч ирээд амар сандардаг байхгүй юу? Тийм болохоор яг амар тактик хуваалцлаа. За тэгээд яг тийм өөрийнхөө хүчийг мэдрүүлэх нэг зүйлээ олж аваарай гэж. Тэгэхээр хүслэмтэй хамт дараа ямар нэгэн байдлаар итгэлийн дэвзэд орвол харцнаас нь айж болохгүй байх нэ. Тэр бол зүгээр чамайг айлгах чагаа төлөвлөгөө яг үедээ цаанаа үнэхээр сандарч идэг байна гэдэг одоо маш олон хүмүүст ингэ нууцаар хэлэгчлээ. Би бас яг усны ихтгэл дээр яг тэрийг ашиглаж үзсэн байхгүй. Нөгөө ус ундарч л байдаг бид ууж л байдаг ус ингэ хэрэггүй мэрэггүй гэдэг. Тэгэхээр гот эхлэлийн 10 секундыг хүн сонсдоггүй ч юм уу те анхаардаг гэхээр за тэгвэл би ингээд хамгийн гоё зүйлээ жоохон байж байгаа өөрийгөө танилцуулаад ч юм уу сайн байцгаана уу өнөөдөр ингээ хүмүүстэй гээд эхэлчихье. Тэгээд төгсгөл нь чухал байх хэрэгтэй байна. Тэгээд бас мундаг илтгэгчиж яг юу хэлэх вэ гэвэл ингээд хүмүүсийг ингээ харангууд зарим хүмүүс амар мэдлэг өгдөг. Мэдээллийг үнэхээр сайн онцгой ингээд шинжлэх ухааны дээр ингээд амар хэрэгтэй яг үндэ ингээд сонсонгууд амар хэрэгтэй байдаг. Гэтэ тэр зүйлийг ингээд сонсон гэхээр одоо тийм хүсэл төрдөггүй ч юм уу те ингээд өөдөө тахилдаг найзтай хажуудаа сууж байгаа хөлтэй юм ярьдаг ч юм уу эсвэл зарим нь амар гоё мэдрэмжийг төрүүлдэг өөлүүлдэг эсвэл зүгээр тайзыг инээлгдэг тасралтгүй алга ташилдаг ингээд сонсдог те бүр ингээд тайз даяараа тэгээд яг гарангуй юу мэдсэн бэ юу ойлговаа гэдэнгүүт ингээд ойлгосон юм байхгүй ч юм уу тэгэхээр мундаг гэлтэгч юм уу те жинхэнэ гэлтэгч уран гэлтэгч гэдэг хүн мэдрэмж мэдлэг хоёрыг байнга өгч хэвчтэй болов гэж би яг бодсон яг ингээд олон ихтгэл сонсоод ч юм уу өөрөө тавьж их та. Нэг бэлтгэлчин дотор их олон янз байдаг одоо фатас метас гэдэг юм уу. Метас ихтгэл тавьж бол мэдээж хүнд маш гайхалтай мэдрэмж өгөх хэрэгтэй. Альсвал өөр мэдлэг өгөхөр ихтгэл байж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд илтгэгч хүн эндэр дээр гараад танхимдаа ямар нэгэн бодол төрүүлэх үсттэй одоо өөрийнхөө ярьж байгаа юмыг ингээд бодлоос нь салахааргүй ингээд зүрхэнд нь наатал ярих хэрэгтэй л гэж боддог. Тэрийг яаж өргөнө гэдэг чинь тэгэл уран илтгэгч одоо жинхэнэ бүх скил чадварууд чиг шаардах амар чухал зүйл гэж боддог. За тэгэхээр одоо лонтон төхөө гэдэг зүйлийн тухай ярих гэж байна. Нийчидийн орон би бас сайхан нийчидийн орноор очиж танилцсан. Тэнд очиод бас сургалт тавьсан. Хүүхдүүдтэй танилцаад ичдэг орон 2 дээр цаахгүй. Тэгээд бас нийчидийн
одоо 2 гээд дахиад дорнот аймаг л. Гүү. Дунд гот тийм. Тийм дунд гот 3 дахь нь. Гэхдээ ээжтэй орон 2 гэдэг нэртэй байл шүү дээ. 3 гэдэг нэртэй. 3 гэдэг нэртэй юм уу? Би адилхан 2 гэдэг нэртэй гэсэн. Хайхаад дахиад ингэж нэрчж байгаа юм гэж одоо. Тэгээд тэнд бас сая номын баяраар зарсан номнуудаа өөрийнхөө 20 номыг хэллээ. Тэгээд зарсан орлогоос өгье гэж одоо ямар ч юм жижиг гэж гисэн хувь нэмрээ оруулъя гэж бас боддоо хийж байгаа. Надад амар гой санагдсан очиад танилцсангууд тэр доторх юм те тэр доторх тасгал чимэглэл ч юм уу те тэр дизайн тэр хүүхдүүд гадаа ингээд өснээр орж ирээд тоглож байгаа. Хоёр нь бол яг тийм сургалтын төвийн юм юутай хүүхдүүд өснээр орж ирээд тоглодог. Яг дотор нь ажилладаг хүний хувьд гоё танилцуулаач ер нь яг юу хийдэг вэ? Ягаад бас тэ яг тэр сайн дүр ажиллаж юм уу те тийм зүйлийг хийхээр болов. Дотор нь яг ажилладаг гэхээс л би бол лантун төхөө төрөмсөд болгон сайн дур гişүн. Гэхдээ лантун төхөө маань өөрөө сайн дурынхаа хүчинд бий болсон байгууллага, сайн дураараа нэгдэж одоо эвсэлсэн хүмүүсийн нийлсэн байгууллага. Одоо ичдийн орон 2 төвгээ тэгж нэгийг хүртэл ингээд тоосоор сайн дурын гişүүд маань өөрсдөө зөөж байгаад барьсан байгууламж байгаа. Тийм болохоор ингээд ер нь маш гоё мэдрэмжийг авдаг. Яг би өөрөө анх ичдийн орон 2 төвтэй очиж танилцаад бүр үнэхээр гоё мэдрэмжийг авсан болохоор бүр зорин яг дараг яг 5 сард 20 оны 5 сард очиж байсан. Тэгээд 6 сард нь яг зуны хэлбэл дээр нэлж орж байсан. Одоо хүртэл ажиллахад ер нь гоё дурсамжтай ч юм уу те. Хийжсэн ажлуудаас уулзаж цаашдаа ямар зорилготой байна. Цаашаа ч гэсэн өргөжлүүлээд гоё ажиллая гэж бодож байна уу. Ер нь яг ажиллахад юу мэдэрдэг те. Яг яагаад ажиллаад байдیں۔ Зарим хүмүүс мэдгүй гайхдаг байх гэж бодож байна. Манай найзууд ч юм уу те би бас ингээд сайн дур ажиллая яваад чимээ чи хичээлээ өгөхгүй юм те. Хичээл чи ингээд номер нэг чухал ч юм уу те. Хичээлээ их стажтай чи инглээ. Яг үндэ надад чи ямар хэрэгтэй бэ? Чи цалин авч байгаа мүү гэж надаас хөтлөг хөлтөд асуудаг. Сайн дур ажил хийдэг цалин авдаггүй. Яг зөв маш гайхалтай гаргалгаа гарч ирлээ. Яг Монголын нийгэм тэр чигтээ сайн дур ажлыг яа тэгж хүлээж авдаг. Чи энийг хийгээд яг чамд ямар ашигтай юм бэ гэд. Тэгээд ашигын зөвхөн мөнгөөр боддог надад жоохон харамсалтай санагддаг л да. Яг үндэ би лантун төхөө сайн дур ажил хийснээрээ бүр ямар ч хүний мэдэрч чадхааргүй маш гайхалтай зүйлийг мэдэрсэн. Хамгийн дурсамжтай хэсэг гэдэг хэсэг шүү дээ. Яг тэр дурсамжтай хэсэг энэ мэдрэмж хоёрыг давтаж байгаа. Тэр нь ичдийн уут гэдэг аян жил болгон шинэ жилээр бид нар одоо зохион байгуулдаг. Нийт одоо иргэдээсээ хандвар цугларсан бараа бүтээгдэхүүний мөн өөрсдөө мэдээж худалдаа авалт тэгээд одоо бэлэг бэлдээд Улаанбаатар хотын захын одоо хэсгүүдээр яваад хүүхдүүд баярлуулдаг, хүүхдүүдэд гайхалтай дурсамжийг бэлгэлдэг. Цаагаараа мөн маш том судалгааны ажил явж байгаа юм аян байгаа л да. Яг энэ аянд лантун төхөөд нэг 18-аас дээш насны хүүхдүүд элс орох боломжтой байдаг. Тэгээд би 16 таахтаа ингээд бүр зол завшаанаар орсон. Тэгээд яг миний орсон жил карантинтаа байж байгаа сая 21 оны шинэ жилээр яг энэ уут гээд ижидийн уут аяндаа оролцох боломжтой болоод оролцсон чинь 18 хүрээгүй хүүхэд түгээлтэнд авч явахгүй гэдэг би тиймд ингээ ганцаараа 18 хүрээгүй тэг миний яа ингээд орсон гол зорилго маань ерөөсөө тэр аянд явах байсан. Тэг би бүр уйлаад тэр хүнээсээ гуйжгаад явсан. Тэгээд яваад маш их зүйлийг ойлгосон. Бас яагаад 18 хүрээгүй хүүхэд явуулдаггүй юм бэ гэдгийг ойлгосон. За тэр нь яг юу гэхээр яг л нөгөө зэрэгцээ ертөнцгээ бид нар ярьдэн штэ. Яг л тийм ертөнц рүү орсон. Хөөх Монголд ингэж амьдардаг хүмүүс байсан юм уу? Хөөх энэ хүүхдүүд яг надтай адилхан хүүхдүүд үуч яагаад тийм байгаа юм бэ гэж бодогдохоор бүр үнэхээр бүр ингээд хүн мэдрэмжийг авсан. Тэгээд яг тэр аян дуусны дараа би ингээд амар том хүн шиг болсон байсан. Одоо ангийнхаа хүүхдүүдийг, сургуулийнхаа хүүхдүүдийг, үеийнхаа найзуудыг харахаар арай л жоохон санагтаад тэгээд ингээл насан турш хүн авч явдаг байх нэ. Ингээл хүүхдүүд авч явдаг юм гэдгийг ойлгосон. Тэр аянаас бол би маш их зүйлийг ойлгосон. Тэгээд мэдээ сэтгэл зүйн хувьд амар ингээд хүнд байдалтай тулгарч байгаа штэ. Яг үндэ сайн дурын гişүүд одоо өөрсдөө минь ажилчид, үнцэн ажилчид маань хүртэл ингээд сэтгэл зүйн одоо тэр том уналтнаасаа тэр том өвдөлтөөс гарч чадаагүй одоо хүртэл явж байгаа тохиолдолд байгаа. Тэгээд тэндээс өөртөө ашигтай одоо хүмүүсийн мөнгөөр үнэлж болохгүй гэдэг сайн дур ажлаас олж авсан зүйл маань юу гэхээр би сэтгэл зүйн хувьд амар хүчрхэг юм байна. Миний сонгосон мэргэжил надад 100%, бүр 200% тохирох юм байна гэдгийг олж авсан. Би нөгөө нэг шүүхийн сэтгэл судлалаар явахаар тэр дундаа одоо онц ноцтой гэмт хэрэгтний сэтгэл судлал эсвэл ховсын имчилгээгээр дагнах бодолтой байгаа. Тэгээд яг маш сэтгэл зүйн бүр ингээ хүн болго уналтанд орж байгаа хүнд нөхцөлд ороод бүр ингээд улаан гэрлэлсэн тийм нөхцөлд орчоод би ингээ сэтгэл зүйд амар хүчрхэг
гэдгийг мэдсэн зүг зүгээр гараад ирсэн. Тийм болохоор ирээдүйд энэ мэрэгжил маань бол надад ямар ч асуудалгүй тохирох юм байна гэдэг болж байна. Энэ бол мөнгөөр үнэлж болохгүй л шүү дээ. Яг өөрийгөө олж авах гэдэг. Яг сайн дурын ажиллаас яг өөрийгөө олж авдаг. Үнэхээр хийх юу хийж чадчихээн те. Эсвэл юм дуртай байна. Маш олон сайн дурын ажил хийж чад өөрийгөө олдог. Яг энэ дээр параллел ертөнц гэж амар гоё хэллээ гэж бодож байна. Яг өнөөдөр чи ингээд 1000 сонсоос тийм хүн өнөөдөр бид бүгд сонсч байдаг. Facebook-аас ч юм уу мэдээллүүдийг амар харж байдаг. Энд ийм хүмүүс байна, энд ийм хүмүүс байна. 1000 сонсоос нэг үзгэж би бас шинэ жилээр манайхаа бас манай клубийнхан дулаан бэлэг гэдэг. Тэнд болохоор зүгээр яг их бэлэг дээр шинэ жилийн бэлэг дээр ингээл юу чихэр чаглаа ч юм уу ундаа гэдэг бол би тэгээд оймс янлын оймстой тэгээд бэлэтэй хамт ингээ өгсөн. Бид нар болохоор мөнгө олохдоо цаасаа дахин боловсруулад дахин боловсруулсан цаасаараа шинэ жилийн чимэглэл хийгээд тэгээд захааны сав өдр хийгээд манайхан бөөнөрөө хамтарч агаад тэгээд тэрийг зараад энэ тэнд очиж сургалт тавиад тэр олсон мөнгөөрөө бөөнөрөө бөмбөгөр араал хамгийн маа цуглуулаад тэгэл янамл ороод тэ гоё илүү онцлогтой байлгах юм уу тэ хүүхдөө зүгээр тэр зүйлийг идээд өнгөрөх оронд бас дараа нь үлдхэмтэй хийгээд тэгээд тэрийг хорооны тэ тийм бэлэг шаардлагатай хүүхдүүдээс очоод тараасан хорооны дараагаас нь ингээ бэлгүүд ингээ зөндөө идгээ. Гэхдээ ингээд хэх бэлгэн зүгээр ингээд чихэр чихлаад л байдаг. Тэгээ танах ингээ амар гоё бэлэг байна гэдэг. Тэгээд тэр хүүхдүүдэд бэлэг тараагаад ингээд явсан. Яг тэр үеүүдэд яг тийм сэтгэлийн тийм мэдэрдэг байхгүй. Хөөх би ингээд тэг яг л адилхан бүгд ингээд хүүхэд ингээд сураад өгчөөд ингээд явж байгаа. Тэгтэл ингээд би ингээд яхад энэ хүүхэд яг надтай адилхан байж байгаа. Тиймэрхүү мэдрэмжүүдийг мэдэрдэг. Тэрнээс гадна ч гэсэн өөр илүү бас гоё хад жаргалыг мэдэрдэг. Ингээд өнөөдөр чи ингээд 15 настай ч юм уу те эсвэл жоохон эсвэл те 10-тай байна уу хэдтэй байх нь юусэн хамаагүй ингээд өөрийнхөө ингээд бүх хүч чадлаараа ч юм уу те өөрийнхөө чадж байгаа зүйлээрээ ингээд хүнд тусалж ийн гэдгээс амар хад жаргалыг мэдэрч чаддаг гэж боддог шүү дээ. Тий, ямар гоё юм бэ таах. Би бас нэг хог ангиллахыг амар хүсдэг. Гэхдээ яг бүрэн хог ангилж чаддаггүй ч гэсэн амар хичээж байгаа. Эго болохыг амар хичээж байгаа. Тэгээд яг цаас дахин боловсруулад инээ тэр гэсэн чинь амар сэтгэлд тийм дудлаах ойрхон санагдлаа л та. Тэгээд би яг нөгөө нэг юм шинэ жилийн бэлэг тараах дээр нэг юм хэлэх хүслээ л дээ. Би ландууд орохоос өмнө амар олон газар самбар ажил хийдэг байсан аахгүй юу? Зөндөө олон газар зулаан загалмайд хүртэл ингээд яг бэлэг 100 төгрөг 100 бэлэг гэл шинэ жилийн хүүхдүүд бэлэг тараадаг байсан. Тэгээд лантун төхөөгийн эцэдийн аян яг тэднээс юугаараа ялгаатай юм бэ гэвэл цаагаараа маш том судалгааны аян явдаг гэдгийгсэн шүү дээ. Судалгаагаа авна бидний дэмжлэг тусламж үнэхээр шаардлагатай айлуудаа буцаад холбогддог, буцаад тэднийг дэмждэг. Гэхдээ одоо бэлэнчлэг сэтгэлгээс суулгахгүй тэг хүүхдүүдэд бэлэнчлэг сэтгэлгээс суулгахгүй тулд одоо өвлийн үг ороод авьяасын нүсдэг ч юм уу хөөх чи ямар мундаг авьяастай юм бэ? Ийм мундаг авьяастай хүүхдийг шагналтаа тэгвэл гэдэг ч юм уу. Буцаад дэмжихдээ бид нар одоо сэтгэл зүгээрээ тэр хүмүүсийг дэмждэг. Та нар одоо яг л бидэнтэй адилхан хүн шүү гэдгийг мэдрүүлж өгдөг. Хүүхдүүдэд одоо тэгшгэн сурах, боловсрох боломжийг нь бүрдүүлж өгдөг. Яг энэ нь бусад байгууллагуудын тийм хүүхэд баярлуулдаг аянаас үнэхээр өөр онцгой гайхалтай байсан. Тиймээс чамааг бас яг энийг энэ аянда хэрэгжүүл тусгаж үзээсэй гэж бодож байна. Үр дүн нь бас үнэхээр гайхалтай. Ичидээр бас юу хоёр дээр очиход ханы сүгээд тэр бас би ингээд бас 3 сүг ханы сүг бичижүүлсэн байгаа. Гэхдээ сонссон чинь ханы сүгээ хүүхдүүд зүгээр орж ирээд уугаад авдаггүй. Ном уншаад уншсан номоо ингээд ярьж өгөөд яг авдаг. Тэгэхээр энэ дээр бас бэлэнчлэг сэтгэлгээ яг өөрийнхөө хөдөлмөрөөр авах зүйл эсвэл хүн зүгээр майгээд авах зүйл хоёрын үнцэн шал өөр байдаг тий. Яг тэр хүүхдүүдэд ч гэсэн яг тийм мэдлэг мэдээлэл өгж байгаа юм шиг санагддаг. Яг би ингээд ном уншаад тий. Тэр ном унших нь яг үндэ тэр худалдагчид ч юм уу тий тэр ханы сүг зүүн ямар ч одоо хамаагүй шүү дээ. Тэгэхэд тэр хүн ингээд өөрийнхөө хувьд ингээд мэдлэгээ аваад тэгэхэд сүдээ олж ийнэ гэдэг бол бас амар байсан санагдав. Тэр үед бас ваа ямар гоё юм бэ гэж бодож байсан. За тэгээд Чингис Сүгтийн подкастын маань гоё өндөрлөх цаг болсон байна. Тэгээд нэмж хэлэх зүйл юм. Сүүлийн үг хэлнэ үү? Амьдрын ажил гэдэг зүйлийг одоо шинэ үеийн залуус маань айгүй гоё эргээр ойлгодог байгаастай, зөвхөр хүлээж авдаг байгаастай ямар ч тохиолдолд энэ маш гайхалтай ажил байдаг шүү л гэж хэлье. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирж маш гоё сэдвээр ярилцаад маш их баярлалаа. Тэгээд Чингис Сүгтийн подкастын үрээд өндөрлж байна. Баяр таа.